За бүгдэнд нь арай минь төргий. За уламжлал ёсоор өнөөдөр та бүхний шууд асуултанд хариулах лайв хийж байгаа. Тэгэхээр өнөөдрийн лайваар та бүхэн англи хэл сурахдаа сурахад тулгарч байгаа бэрхшээлүүдээ шууд мэргэжлийн үнээр зөвлөгөө авч болно. Ийм боломжийг бол тэр бүр сургалтууд олгодгүй тий. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад та бүхэн англи хэл сурахад тулгарч байгаа хамгийн хэцүү тий шийдэхэд бэрхшээлтэй хариултыг нь олж чадахгүй байгаа тийм асуултуудаа асууж болно. За тэгээд энэ хариулахаас гадна тэр та бүхэн ямар ч асуулт асууж болно гэсэн үг тий. Тэгэхээр би ямар асуулт асуухыг бол мэдэхгүй. Тэгэхээр өнөөдрийн агуулга маань мэдээж англи хэл яаж хүн шиг англи хэлтэй болох вэ тий хүн шиг англи хэл богино хугацаанд сурах вэ гэдэг талаар зөвлөгөөг хүргэнэ. Тэгээд өнөөдрийн лайвын төгсгөлд бол мэдээж сургалттай холбоотой бас нэг агуулга ярина. Тэгэхээр өнөөдрийн лайв ерөнхийдөө зөвхөн сургалтаа ингээд сурчлах гол зорилго бол ерөөсөө байхгүй. Хамгийн гол зорилго нь та бүхний англи хэл сурахад тулгарч байгаа бэрхшээлийг яаж хамтдаа бүрэн цогцоорн шийдэх вэ гэдэг талаар ярилцах байгаа. За тэгэхээр та бүхнийг асуултаа бичиж явах хооронд би нэг ерөнхий ийм чухал зүйлийг ярих гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн лайвыг хэрвээ та бүхэн анх удаа үзэж байгаа бол өнөөдрийн лайваас юу олж мэдэх вэ гэхээр ерөнхийдөө англи хэл сурахад юу хамгийн чухал вэ гэдэг талаар мэдээллийг олж авнаа. Тэгэхээр сургалтанд сурсан чамаагүй, сураагүй чамаагүй ямар ч үсэн энэ лайваас хоосонгөө нэлээд зүйлийг ойлгож ингээд гараасай гэж би миний чин хүсэл бол тэр. Тэгээд өнөөдөр та бүхний асуултанд шууд хариулж эхлэхээс өмнө би нэг зүйлийг маш энгийн байдлаар та бүхэнд тайлбарлахыг гэж бодсон. За бид нар англи хэл сурахыг байшин барихтаа зөвлөлээ л да тий. За энэ юу вэ? За англи хэл сурахыг байшин барихтаа зөвлөлээ. За байшин барих бол англи. Тэгэхээр бид нар амьд барьж гин гэсэн үг тий. Маш гоё юм байшин барьдаг, төсөөлдөг. Тал дээр бидний барьж байгаа байшин бол янз бүрийн байшин босч байгаа тий. Хамгийн гол бид нарын орхитуулдаг зүйл нь байшингийн фундамент. За тэгээд фундаментаа ерөөсөө тавьдгүй шууд байшин босгодог. Тийм учраас тэр байшин маш урд нь нурж ундаг. Тэрний үр дүнд яг вэ гэхээр англи хэлний юм сайн тий хүнд гайхуулчаар хүнд гайхуулах нь яг зүгээр хүнд ингээд би нэг англи хэлтэй гэдэг ингээд мөрц их нүүрлүүн харж байгаад ингээд хэл хэмжээний тий маш сайн англи хэлтэй болж ерөөсөө чадахгүй байгаа тий хоёрын хооронд гэсэн үг. Хоёрын хооронд мэдлэг бол хүнд гай болно уу гэхээс нэг айхтар их тусдаггүй. Тэгэхээр юмыг сурсан шиг хийвэл хийсэн шиг хийж сурах юм бол бидний амьдрал бол тэр хэмжээгээр ингээд ахиад явдаг. Тийм учраас бид нар байшин барьж байгаа бол нэгэн талтай фундаментыг маш сайн фундаментаа тавих хэрэгтэй гэсэн. Дийлэн хүмүүсийн англи хэлний байшин фундаментгүй байгаа. Тэр ерөөсөө огт мэддэггүй. Яг гэвэл англи хэл сурах гэдэг бол математик хичээл, физик хичээл сурахтай адилхан. Цоо шин салбар шүү дээ. Сурах зүйн талаар мэдэхгүй болвол гадаад хэл ер нь сурсан тийм туршлага байхгүй бол зүйл. Тэгэхээр энэ фундаментаа нэгдүгээрт бид нар тавихын гэдэг талаар ярив. За түүнээс гадна бас нэг маш чухал зүйл юу вэ? Байшингаа элсэн дээр барьцдаг. Элс тий. За эхлээд барьж байхад бол маш гоё ингээд барьж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Яг гоё англи хэл сураад байгаа юм шиг санагддаг. За гэтэл явцдаа ингээ явахгүй байх гэдэг чинь юу гэхээр бид нар нэгдүгээрт байшингаа элсэн дээр барьж байна. Хоёрдугаарт фундамент байхгүй. За тийм чинь та хизээч англи хэл сурахгүй гэсэн. Магадгүй өдөр 10 цаг англи хэл хийж сурсан ч англи хэлний чадвар чинь нэг жоохон л өсөд байгаа. Тэгэхээр энэ англи хэл сурах нууц гэж байдгүй гэвэл мэдээж байдаг тий нууц. Гэхдээ нэг нууц гэж юм байхгүй нэлээд юм байгаа. Тэгээд энэ нууцыг олгодог энэ сургалтууд бол ерөнхийдөө манад минималист арга барилаар явагддаг. Ийм шинэ сургалтууд явагддаг байгаа. За тэгэхээр
бүгдээрээ яг ба гэхээр эхлээд байшингийнхаа фундаментаас эхлэе те. За байшингаа сайн чанартай гоё те ийм одоо байшин барихын тулд эхлээд фундаментаас эхэлнэ гэж байна. За энэ фундамент юу ордог вэ гэхээр энэ бол 3 зүйл чухал. За тэрийг бол манай брэйн сургалтаараа ярьдаг. За тэр 3 зүйлд орж байгаа 2 юмыг нь бид нар одоо яг маргааш сургалт манад эхлэж байгаа. Элементар гэд суйртай анхан шат. Суйртай анхан гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр англи сурахыг 100% гээ ойлгочих те. 100%. За 20% мэдлэгтэй. Тэгвэл одоо 100% англи гэвэл мундаг англи хэлтэй ахын те. Зөвхөн 20% 0-оос 20% дээр заавчлаарай. 0-оос дээр ингээд очсон байгаа те. Ийм төвшөнтэй одоо хэдэн үг мэддэг. Хэдэн үг мэддэг. Хэдэн гэдэг нь одоо 100 үг ч юм уу иймэрхүү мэддэг. Тэгээд тиймэрхүү те дөнгөж эхлүүлээд орхицсан нэг ойр зургийн энгийн юм уншихаараа ойлгож байгаа юм шиг гүүч юм шиг иймэрхүү төвшөнтэй багахан зэрэг хариулсан сургалтаа. За энэ элементар сургалтаар англи хэл сурахад тэр фундамент гэдэг байгаа тий суурь 2 зүйл байдаг маш чухал. За нэг нь хэл талаас юу хамгийн чухал юм. За энэ хамгийн чухал юмыг бид нар ерөөсөө олж шийддэг байхгүй юу? Яг би дааж англи хэл сурахаараа бас тэр чухал юмыг мэддгүү багшаар заалах яг адилхан шүү дээ. Би даад сурахаас заримдаа бүр харин ч эсрэгээрээ саад болдог юм мэдхгүй үнээр юм заалахаар. Тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг талаас хэл талаас юу хамгийн чухал юм те? Тэр нөгөө байшингийн фундамент гэдэгт орж байгаа нэг тулгуур нь ах нь шүү дээ. Юу вэ гэхээр хэл талаас нэг юм маш чухал. За тэр нэг зүйлийг мэдэхгүй бол тай магадгүй мянган юм хийгээд англи хэл чинь айгүй жоохон сайд. Тэгэхээр тэр англи хэлний дүрм унших, уйчих, ярих, сонсох гэдэг 5 зүйлд шууд хамаардаг. Энэ 5-ын шууд суурь болдог хэл талаасаа нэг зүйл аа. Тэрийг энэ сургалтаар ярьдаг. За нөгөө нэг багна нь юу вэ гэхээр нөгөө суурийн те нөгөө амьдрал гэхээр одоо амжилтанд хүрэхтэй карьер юм уу сурах ер нь англи хэл ч гэсэн амжилтаа сурах эдгээр чинь бүгд холбогддог шүү дээ хүмүүсээ тий зүгээр англи хэл тусдаа нэг юм ингээл бэж идэг сурчдаг гэж ойлгож болохгүй англи хэл сурах арга барилаа олчвол магадгүй тэрийгэ ашиглаад амьдрал нь сайжрна карьер нь сайжрах хэрэгтэй байхгүй ер нь юм сурах арга барилтаа өөр юм гэсэн арга барилаа олж байгаа гэсэн үг тий тэгэхээр нөгөө бие даах чадвар олоход амьдрах чадвар гэдэг юм уу те тэр амьдрал талаас бас нэг чухал юм байна. Тэгэхээр хэл талаасаа нэг амьдрал талаас бид нар юу дутагдаад юуг ойлгохгүй болоод юм хэл сурахгүй байгаа. Энэ нэг 2 зүйлийг яг маргаашийн суйртай ханшалтаараа ярьдаг. Энэ маань юу юм? Энэ байшингийн фундамент болж байгаа. За тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө 10 жил англи хэл сураад жоохон сайжирдаг штэ хүмүүс чинь тэр хугацааг нэг сар болгож товчлж байгаа. Гэхдээ энэ бол манай хамгийн гол сургалт бол биш. Гэхдээ та нар би хэллээ шүү дээ англи хэлний одоо 20% төвшнгөөс 40% лөө авчирдаг сургалт бол өөрөөр хэлбэл нэг шат ахидаг сургалт бол энэ элементар. Тэгээд үргэлжлүүлээд манай дунд чатны брэнд сургалтаар бүх асуудлыг чинь энэ үргэлжлүүлээд шийднэ. Тэрний суурь болдог сургалт аа. За ийм байна. Тэгэхээр яг нь бид нар тэр байшингийнхаа суурийг одоо тэ фундаментыг мэдхгүй хэл талаас юу хамгийн чухал юм за би өөрөө хувь хүн талаас юу хамгийн чухал юм тэр нь байхгүй бол энэ ч явахгүй гэдэг шүү дээ тэр хоёрыг мэдж аавна за тэгээд мэдээж нөгөө хэл сурахад бид нар нөгөө нэг байшингаа элсэн дээр барьдаг гэж явандаа нөгөө элс чинь одоо хөдлөн штэ байнгын одоо шифт болж идэг те ингээд хөдөлж идэг тэгэхээр тэрэн дээр байшин барина гэдэг бол угаасаа буруу тэгэхээр энэ буруу ойлголтуудаасаа сална те тэгээд зөв чиглэлүүгээ орно гэсэн. Тэгэхээр энэ англи хэлний бага суурьтай хүмүүст бол айгүй чухал сургалт байгаа. За би баг сургалтаа эхлээд тайлбарлалаа. Тэгэхээр энэ маань баг нөгөө та бүхний
яг өнөөдөр орж ирсэн гол зорилгын нэг те бид нар ер нь хэл сурна гэж бид нар буруу сурж иж магадгүй бид нар яагаад үр дүн гарахгүй байна вэ гэдэг тал дээр өөрөөсөө асуулт тавьдгүй. Тэгээ бид нар нэг мэддэг юм шиг л хийгээл цаг зарцуулаад хийгээл юм. Тэгжээсээ 5 жилийн дараа нөгөө 5 жилийн өмнөхөөс нэг жоохон ахисан тий. Иймэрхүү байдалтай айгу үр дүнгөө хийдгээ. Тэгээд богино хугацаанд бол аюу сайн үр дүнтэй хийж болно гэж байна. За багш нь тэгэхээр одоо асуултандаа оръё. Бүгдээрээ бас сонирхолтой, тэгээд их оновчтой, ойлгомжтой байдлаар асуултуудаа та нар бичээрэй. Тэгэх юм бол багш нь илүү оновчтойгоор хариулна шүү дээ тий. Тэгээд айгу хамгийн том зургаар их чухал асуудлуудыг хүндсэн байвал их сайн. Мэдээж янз бүрийн асуулт асууж болно. Зарим нь нэг чухал биш, чухал тэ янз бүрийн л асуулт асуудаг. Тэгэхээр өөрсдийнхөө төвшөнд тулгарч байгаа асуудлуудыг ингээд юу ягаараа. За би энэ дээрэс нь ингээд юу ачээ. Пүүжэ in the house гэн. За англи манай сургалтанд сурах гэж байгаа тэ англи хүн шиг сайн ярьж сурмаар байна агшаа гэн. Англи хүн шиг тийм байх хэрэгтэй болов гэж бодож штэ би тэ. Одоо англи хүн шиг унгаан буюу одоо төрлөх тэ тухайн орн англи хэлтэй болох л бидний зорилго штэ тэ. Тэргүй нэг зүгээр уншаад ойлгодог төвшний англи хэл бол яхтэй хүн ямар төвшөнд сурна тэр хэмжээгээр эргээд ашиг тусна ирдэг учраас тэгэхээр яаж одоо унгаан англи хэлтэй хүмүүс шиг яриа сурах вэ гэж байна. Энэ бол монголчууд хамгийн их тулгамж байгаа асуудал. Тэгэхээр би товчхон нэг юм зөвлөхөд байна штэ. Энэ сурагчд бол мэдээж ярианы чадвараа бүрэн хөгжүүлэх бүх арга барилыг манай брэнд сургалтаар ярьдаг. За энд одоо товчхондоо би юу гэж хэлэх вэ гэхээр та нар одоо интернет гэдэг чинь үнгүй их сургууль штэ тий. Та нар яг үнэндээ сурах бол нэг айхтар шаардлага бол байхгүй юу? Одоо үед интернет гэдэг чинь үнгүй их сургууль. Тэгээд өөрийнхөө хүссэн хамгийн дуртай хамгийн суралцах боломжийг олгодог. Яг үннийг хэлэхэд бид нараа интернетийг бол үнэндээ хэрэгжилж чаддгүй тий. Тэгэхээр энэ нөгөө интернет яриагаа давтъя гэвэл эхлээд яриагаа ямар төвшөнд байгааг мэдхийн тулд одоо аппликейшнуд байгаа шүү дээ олон улсын. Одоо за Cambly гэдэг нь тий Cambly гэдэг аппликейшн байна. Та гадаад багштай шууд цаг товлоод багшаа сонгоно тий. За ямар улсын ямар хүн тэр багшийн талаарх сэтгэлдлүүд ямар байна доор нь бүгд байж байгаа. Cambly CAMBLY Cambly.com гэдэг. Тийш ороод шууд те нэг хідэн төгрөггүй. За би цагийн үнэлгээг нь багш болгон янз бүрээ туршлагаас хамаарат өөртөө ороод үз. Тэгээд нэг багштай цаг товлоод шууд унгаан англи хэлтэй үнтэй гэсэн үг. Яриад үз. Энэ бол хамгийн зөв болох юм ихний. Тэгээд мэдээж дийлэнх нь чадахгүй байна. Тэгээ багшаа би яаж яах вэ гэж зөвлөгөө аваа те. Энэ гадаад хүмүүс яг яаж ярьдгийг гэдгийг эхлээ шууд унгаан англи хэлтэй үнээс яриад үз. Тэгээ төвшнөө мэд. Тэгээ мэдээж мя гэдгээ мэдэх бах те. Би огт болоогүй байх гэдгээ мэдээд тийм нэг сэтэл авах маш чухал байгаа бид нарт. Тэргүй нэг яриа гэж амаараа ярьж үцэхгүй зүгээр нэг юм төсөөлөл яваад идэг. Амар баярлал нэг ном уншичаад би англи хэл сурч ийн гэж боддог. Яг цагаад тулаад 5 жилийн дараа ингээд үзэнгүүт гадаад хүн тулаад ирэхээр юу ч ярьж чаддгүй те. Тэгэл 2 жилийн дараа IELTS өгөх болдог 0. Тэгэхээр яг одоо яг шалгалт өгч байгаа юм шиг санагдаж магадгүй шууд гадаад хүнтэй ярихаар мэдээ айгу хэцүү. Гэхдээ та мөнгө төлсөн учраас санаа зовох хэрэггүй байхгүй. Тэр хүн танд хамаг байдаг чадхаараа туслахыг хичээж байгаа. Тэгээ ядаж нэг хэдэн удаа тэгээ цаг товлоод ингээ багш олоод ингээ ярих боломж байна. Тэгээд тэр багшаас зөвлөгөө аваад үзээрэй. За хамгийн богино хариулт бол юм байна. Тэгээ мэдээ зөвхөн гадаад хүмүүстэй тэр бол жоохон өндөр төлбөртэй ч байж магадгүй те. Тэгэж төлбөр төлж ингэж
байнга өдрө болгон ярьж яриа хийзээ сайжрахгүй л те. Тэр бол зөвхөн эхний нэг тийм сэтэл ав гэдэг байгаа те. Хэдэн удаа яриад би болж юм болохгүй байх гэдгээ өөрөө нэг мэдэх айгуу чухал шүү дээ. Өөрийнхөө мяа гэдгийг эхлээд мэдчих юм бол би яаж мундаг болох вэ гэдэг сэтэл нь тэндээс төрж гарч ирэх байх гэж бодод байна л та. За тийм ээ. Тэгэхээр би сая эхний асуултандаа хариулчлаа. Амар сайхан. За энэ 10 минутын өмнө юу байсан бэ те? За англи хэлийг маш сайн сурмаар байна. За энэ бол аюу ерөнхий асуулт байна те. Маш сайн сурах мэдээж хэрэгтэй. Гэхдээ хүмүүс арга барилаа мэдэхгүй байна. Ямар агуулга үзэхээ мэдэхгүй байна. Энэ бол цоо шин зүйл гэдгийг хүмүүс дийлэнх нь хүлээн зөвшөөрдгөө. Тийм учраас маш том алдаа гаргадаг. Өөрийнхөө мэддэггүй хүмүүс бол ерөөсө хол явдаггүй. Тий. Өөрийнхөө мэдхгүйг мэдээд за би юу ч мэдгүй энэ бол миний цоо шин салбар гэж шин өнцгөөс харах те тэгжээж шин асуудлыг шийддэг. Тэгэхээр тэр өнцгөөс айгуу гоё минималист гоё шинэлэг аргаар бүр яг төвшнгөөсөө өөртөө тохирох төвшнгөөсөө эхлээд ингээд сурч болох манай минималист сургалтууд байгаа. Тэрэнд сураараа гэж зөвлөө саяны сурагч тэг амар сайхан асуусан байна. Ерөнхий асуулт учраас би ерөнхий хариуллаа. Тэг англи хэлний сургалт бүртгэл авч байгаа. Анхмаар л бүртгэл авч байгаа шүү. За ингээд явж гин. Мөнх эрдэнэ баярлалаа. За би энэ нөгөө нэг баярлалаа энэ гэсэн агуулгуудыг олонш ингээд баярлалаа гэд ингээд хэлчихье. За мөгийн мөнх дунд шатны сургалт хэдвэ төлөвлөр. За манай брэнд сургалт гэж байдаг. Одоо англи хэл сурж байгаа бүх хүмүүс тэр сургалтанд суухгүй бол өөрийгөө магтгүй англи хэл хизээ сурахгүй гэж магтгүй. Тэ? Энэ бол би бодит үнэн шүү. Тэргөө би нэг зүгээр нэг хідэн бор цаас олохын төлөө хизээ ч юм хийдгүү. Тэ. Хамгийн доод бүр хамгийн доод үнэлгээгээрээ үнэлээд энэ сургалтуудаа явуулдаг байгаа. Тэгээ олон хүмүүс туслах үүднээс. Тэгэхээр дунд шатны брэнд сургалт бол манай хамгийн үнэтэй сургалт. Гэхдээ хамгийн үнэтэй гэдгийг сонсоод хүмүүс инээд нь хүрч магтгүй. Юу вэ гэхээр 147 мянга. Нэг бүтэн сарын сургалт. Тэгээ энэ сургалтанд хуульч суудаг, инженерүүд суудаг, бизнесмэнүүд сурдаг, тэ гадаад амьдардаг алдартай хүмүүс айгүй олон хүмүүс маш өндөр сэтгэлтэй одоо сурдаг манай нэрээ утас болсон юм сургалт байдаг. Тэгэхээр энэ сургалтын тухайд юм байна. За алтан буллаг туяа би анхандаа суугаад одоо суурьтай анханасаа сууж байгаа. Тийштэй манай шав сүрг анханд сурсан. Одоо суурьтад сураад төгсөж байгаа тий бараг. За сайн туяа дээрсүр багш бол гайхалтай надаас хамааралтай. Баярлалаа. Манай шавнар бас нэлээ ороод ирсэн цаг заваа гаргаад бас сонсож байгаад баярлалаа. Тэгээд би бас сургалтаараа нэг ярьдгүй агуулгыг бас энэгээр ярихыг хичээдэг. Тэгээд та бүхэнд ч гэсэн бас сонсоход бас нэг цаг бол өргөтгөхгүй ийм байхаа гэж бодож байна. Тий. 10% болох уу гэнэ үү би сайн ойлгохгүй байна. Оюун бэлэг цэвэнд орж Монгол танхимын сургалт явагдахгүй юу? Тий. Танхимын сургалт бол явуулах байгаа. Тэгээ манай сургалтчаа өөрөө хүний цагийг хэмнэ гэдэг тэ хамгийн чухлыг богино хугацаанд гэдэг ийм ураатай ийм одоо мишн одоо юу гэдгийг те ийм одоо гол зорилготой байдаг. Тэгэхээр танхим гэхээр Улаанбаатарт болвол яг гэхээр шууд төвчрэл гэдэг зүйл гарч ирнэ те тэгээд хүний цагийг маш их үрдэг зүйл. Тэгэхээр тэгээд цагт баригдана. Хүний ерөөсөө би одоо үед нь штэ хүмүүс ингэж юмд бити баригдаасаа эрхчлөө гэдэг юмыг мэдрээсээ тий. Тэгээ өөрийнхөө хүслээр ингэж сураасаа гэж айгүйх боддог. Хин нэгэн үний цагт баригдах биш. Тэгээ онлайн сургалт учраас та заавал өнөөдөр нэг 7 цагт гээл ингээл тийш ингээл явж ах хэрэггүй гэсэн үг байхгүй. Ийм бүрэн боломж онлайн олгож байгаа. Тэгэхээр энэ боломжоо аюулсаа ашиглаарай. Тийм. Мөнгөө одоо бүртгэл явагдаж байгаа. За танд одоо
Анар Ганбаатар одоо элсэж болно. Тий. Би өнөөдөр одоо энэ асуултанд хариулж дуусны дараа маргааш буюу 10 сарын 10-нд эхлэж байгаа суйртан анхан шатны сургалтын талаар бас товч мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр сургалт сонирхож байгаа сурагчид бас тий дуустал нь сонсороо. Тэгээ брэнд сургалт ганц цэг манай брэнд сургалт 11 сард явагдана. Тэгээ 11 сарын сүүл хавьлаа. Одоо 10 сард болохоор 10 сарын 17-нд байгаа шүү. Тий баярлалаа. Тэмдэглэлийн дэвтэр гэсэн агнаас манай шав биш тий. Маш их баярлалаа. За мөнгө хэдэн сар явж байж TOEFL IELTS тэнцэх хэмжээний болохоо гэж байна. Мөнгө бэ мөнгө тэгэхээр таны төвшнгөөс хамаарна мэдээж тий. Хэр хугацаанд явж иж IELTS TOEFL-ийн төвшөнд хүрэх вэ гэдгийг таны одоо байгаа төвшнгөөс шууд хамаардаг. Тэгэхээр та IELTS TOEFL-ийн шалгалтын хичээлд суухын өмнө ямар суйртай байх вэ гэхээр ерөнхийдөө манай брэнд сургалт, дөрмийн цогц сургалт хоёр заавал суусан байх хэрэгтэй. Тий. Өөрөөр хэлбэл дунд төвшөнд очсон байх хэрэгтэй гэсэн үг. IELTS өгөхийн тулд тий дунд төвшөнд очсон байвал сайн. Тэгээд дунд төвшөнд очсон байхад pre-intermediate байсан болно л да анхан дунд байсан ч болно. Тий. Тэндээс за маш олон хүчин зүйлүүд байна л да. Таны төвшин ямар уу? Та өөрөө ер нь хэр юм хийдгүү? Тэ хэр дотоод сэдэлтэй тэ зөвхөн шалгалт үгээ гэсэн юм гадаад сэдэлтэй юм уу? Эсвэл үнэхээр би хэлийг сурсан шиг сурыг гэсэн юм дүрлэлсэн галтай хүн юм уу? Тэ мэдээж дүрлэлсэн галтай хүн болол сэтгэл зүрх хоёроо хоёулангийн зориулж сурах юм бол хэдхэн 1-2 сарын дотор бол бэлдэх бүрэн боломжтой шүү дээ. Тэгэхээр таныг би одоо төвшин маш бага бол манай брэнд сургалт, дөрмийн сургалт хоёр заавал сураарай. Тэгээ брэнд сургалтаар дөрмөн бол зөвхөн дөрмөн ярьдаг. Брэнд сургалтаар үлдсэн бүх зүйлийг ярьдаг. Дөрмөөс бусд гэдг нь ярих хүчгүй унших сонсох. Тэгэхээр яг IELTS-д ороо шууд ингээд те шалгалт авч байгаа гадаад хүний өмнөөс шууд ярьж сурах тэр ихний бэлтгэл бүх зүйлүүдийг хийдэг гэсэн. Тэгэхээр pre-IELTS буюу IELTS-ийн өмнөх энэ хоёр сургалтын заавал сураарай. Тэгээд мэдээж та тэр сургалтанд ороод төвшнгөө ол мэдчихэн те. Тэгээ хугацаа их богино хугацаанд одоо өгөх шаардлагатай бол мэдээж манай IELTS-ийн сургалт маань одоо 10 сард яг одоо эхэлнэ тий 10 сарын яг хэдэнд вэ гэдгийг би бас яг тодорхойлж чадахгүй. Тэгэхээр шууд манай IELTS-ийн шалгалтанд сурсан ч болно. Тий IELTS-ийн сургалтаар тактикуудыг тий IELTS-ыг хамгийн энгийн аргаар хамгийн богино хугацаанд яаж илүү амжилттай өгөх вэ гэдэг маш гоё юм минималист арга барилыг олгодог. Ийм IELTS-ийн сургалт эхлэж байгаа. Тэрэнд бас сурж болно. Хулан лайв хадгалагдсан шүү за. Тэгээ 14 минутын өмнө асуусан байна. Нилээн дээр за сургалт нь яаж явагддаг вэ? Онлайнаар ууган цэцэг мөнхбат. Тэгээ манай сургалтууд бүгд онлайнаар явж байгаа. Facebook тусгай хаалтаа группт лайваар явагддаг. Тий, ийм хичээлүүд явагддаг. Тэгэхээр яг одоо би ярьж байгаа юм шиг ингээд хичээлүүдэд орно. Гэхдээ энэ лайв хадгалагдахтай адилхан миний одоо ярьж байгаа бүх яриа хадгалагдаад үлдэж байгаатай адилхан миний орох хичээлүүд бас яг ингээ хадгалагдаад үлдчихнэ. Тэгэхээр та цагтаа үзэж амжвал дараа нь нөхөж үзэх боломжтой гэдэг бол маш том давуу тал байдаг. Тий. Эрка за манай шаа явж сайн уу гэж за сайхан амарч гин үү. За буян дэлгэр дорж сүрэн сурагчдыг дүү уншуул сурах ямар аргууд байна вэ агш? За буян дэлгэр дорж сүрэн гэсэн байна. Сурагчдыг зөв уншуулж сургах ямар арга байна вэ? Харин тий энэ бас аюу тулгамдсан асуудал. Бид нар баг хамгийн сайн мэддэг юмач мэддэггүй. Яг үннийг хэлэхэд бол аюу харамсалтай. Бид нар ингээд уншдаг гэж бодоод явж итэл ерөөсөө үгийн төвшөнд л унших чадвар олж авсан байдаг. Тэрийгээ яаж мэддэг вэ гэхэд IELTS-ийн шалгалт өгөнгүүт нөгөө нэг уншаад дууссан мөртлөө ойлгоогүй байдаг. Өөрөөр хэлбэл уншиж сурах, уншаад ойлгох гэдэг хоёр шал өөр ойлголт болчихж байгаа. Уншаад бүрэн ойлгохын тулд яах вэ гэж асууж байгаа ах гэж би бодчихъя. Саяны одоо асуулт асуусан юм тий.
Тэгэхээр уншаад бүрэн ойлгох, яагаад бүрэн ойлгохгүй юм бэ гэхээр за үгийн төвшнөөс бүгдээрээ өөр юм яриа л да. Дийлэн хүмүүс бол үгийн төвшөнд үгийг нь ойлгоод байгаа мөртлөө уншаад дуусангууд логик тэр хүн тэр үгийн ард ямар санаа илэрхийлэх гээд байгаа. Ямар агуулга ярьж байгаа гэдгийг нь юус ойлгохгүй байхгүй юу? Дийлэнх нь одоо би та нарын магадгүй 80% нь тийм гэж бодож байна. Тэ? Одоо өөрийгөө лаг гэж боддог хүн шинжлэх ухааны сэтгүүлийн ч юм уу зүгээр энгийн нэг юм уншуулад за утгын ярдангүүт таг эсвэл зүгээр л нэг оршил төгсгөл хоёрын л яриаддаг. Бүгдийг нь юус бүрэн ойлгоогүй байдаг. Тийм. Тэгэхээр энэ яаж одоо бүрэн уншаад бүрэн ойлгуулж сурах вэ гэхээр нэгдүгээрт мэдээж анхаарал 100% төвлөрөх хэрэгтэй. Бид нар сайн ойлгоогүй юм гэдэг чинь анхаарал бүрэн төвлөрөөгүй гэсэн үг шүү дээ, тэ? Тэр бол хамгийн чухал одоо зүйлийн нэг анхаарлаа бүрэн төвлөрүүлэх юм бол уул нь нэг удаа уншаал бүрэн ойлгох байхгүй юу, тэ? Анхаарлаа бүрэн төвлөрүүлэхгүй. За түүнээс гадна ерөнхий нөгөө нэг текстийн бүтэц тэ агуулгын бүтэц зохион байгуулалтыг нь ойлгохгүй байна. Тэ зүгээр үгийн л ингээд дагуулад уншаад идэг. Тийм. Тэгэхээр би тэр агуулга талаас нь эхлээд аюулсан ойлгох тийм зорилго тавих хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр миний яриад байгаа зүйл мэдээж уншиж үзээгүй хүнд бол аюу хийсвэр сонсогч гэж бодгоо. Та нарт тэгэхээр яг одоо энэ нэг дууссаны дараа би интернетээс ашиглаж сур гэдэг нь те. Интернет дээр ингээд англиар дурын юм хайж үзээд гаргаж ирээ уншаад үз. За нэг удаа гүйлгэж уншаад тэрийгэ харахгүйгээр ойлгосон агуулгаа монголоор цаасан дээр бичээд үз. Тэгээ монголоор бичиж чадахгүй бол та ойлгоогүй гэсэн үг. Дахиад унш. Яг юу нь болохгүй юм. Өөр дээрээ бас нөгөө бүх зүйлээ хүнээс асуухаас илүү яг өөрөө ингээд юмтайгаа бүрэн тулж ингээд сууж оролдож үзэж байгаарай. Тийм. Тэгэнгүүт ингээд бүрэн анхаарлаа хандуулад оролдоод үзэхээр хүн өөрөө асуултын хариултыг олдог байхгүй юу? Тэр битаад сурах арга аягүй чухал. Тэргүй нэг асуудал гарахаар багшаа яах вэ? Нэг асуудал гарахаар багшаа яах вэ гэл ингээл манайхан ч нөгөө нэг англи хэл сурахтаа нөгөө хүүхэд нялх одоо үлгээнөөсөө гараагүй хүүхч гэл ингээл бүх хүнээс хамааралтай. Нэг бол номноос хамааралтай, тэ нэг бол багшаас хамааралтай гэл ингээл өөрөө бидааж юусоо сурдгуу. Тийм бидаа сурах арга барилыг манай сургалтууд бас аюулсаа олгодог. Тийм тэгэхээр магадгүй манай сургалтанд бас ингээд сураарай гэж зөвлөх юм тий. За. Тодорхой хариулт нэлээх асуулт байна. Багш нь тэгэхээр юу яаж одоо нэлээд товчхон гайгүй хариулъя. Эркерка ганцаарчлан заадаггүй байхаасаа асуу. Тий би ганцаарчлан сургалт явуулдгөө. Тийм одоо ажлын ямар ч боломж байдг байгаа. Тий. За мөнх туяа баяраа ингэсэн байна. Сайн уу ажлын хажуугаар яаж үр дүнтэй сурах вэ? Ажилдаа сатаардаг үг чийжлэх давтлага энэ төр нэг л үр дүн муутай байх юм а гэж байна. Ажил хийлгүй вакуумжуулсан байдлаар сурвал дээр үү? Би болохоор тэгэх ямар шаардлагагүй гэж бодож байна. Манай брэнд сургалтаар аргуудыг хэлж өгдөг. Хамгийн завгүй магадгүй 3 компани зэрэг ажиллуулж байгаа хүн. Магадгүй улс бүхэл бүтэн улсыг удирдах байгаа ерөнхийлөгч англи хэлийг амар мундаг сурах цагийн менежментийн аргыг зааж өгдөг. Тэгэхээр магадгүй та 3 компани зэрэг ажиллаулдаг захирал байж болно тий. Магадгүй ерөнхийлөгч юм уу тий. Тийм байсан ч зав гарна тий. Завгүй гэж байгаа бол мэдээж нөгөө нэг юу төвшөө мэдхгүй энэ бол гэж бодож байна л да. Англи хэл сурах бол аюу чухал. Тэгээ англи хэлийг заавал ингээд хичээл. Тэгээд ажил нь нэг тусдаа. Тэгээд нэг хувийн амьдрал манайхан ч ингээ юм болгоно нэг тусдаа байхаар аюу хэцүү байдаг байхгүй юу. Тэгэхээр би яадгүй гэхээр англи хэлийг яагаад ингээ амьдралаасаа салгаад, ажилласаа салгаад ингээд үгүй. Ажлынхаа цайны цагаар ч хийх боломжтой. Машиндаа ч хийх боломжтой. Дандаа сул цагууд байна шүү дээ, тий. Бид нар төгжрээд тэнд англи хэлээ яаж хийх юм? Арга барил материалуудыг энэ брэнд сургалтаар олгодог. Та тэгэхээр аргаа мэдэхгүй юм. Тий, аргаа мэдэхгүй юм. Тэгээд англи хэлийг битгий ингэж хичээл гэж салахгүй. Та 10 минут заад хамгийн чухал юмаа хийвэл хамгийн чухал юмаа
мэд хэрэгтэй. Тэгэхээр 10 минут өдөр болгон зарцуулаад хамгийн чухал юм их арга барил, цагийн менежмент бүх аргыг зааж өгдөг тэр брэнд сургалтаар. Тэгж хийхэд нэг бүтэн цаг өдөр суусан хүнээс хамаагүй илүү юм сурах боломжтой. Тэгэхээр энэ завтай юу завгүй юу гэдэг тухайн асуудал огт биш. Хүн болгон ингэж сурах ёстой. Уг нь англи хэлийг тийм хичээл зүтгэл гаргаал ингээл хичээгээл хөлсөө гоожуулаад тий айгүй хэцүү өөртөө ингээ хүндрүүлж юм хийдэг. Тэгэхээр минималист арга бол өөртөө бүх зүйлийг хялбаршуулах тэр арга барилуудыг зааж өгдөг байгаа. Тэгэхээр саяны сурагчд би бас сургалтаа зөвлөхөөс гадна одоо яах вэ гэхээр ерөөсөө юмыг битээ ингэж нөгөө юу яаж хойшлуулж яг одоо гэдэг зарчмыг баримтал. Та яг одоо магадгүй завтаа сууж байгаа шүү дээ. Тэгвэл нэг хэдэн үг хийжилчих те. Гэхдээ бас нөгөө би агуулга арга барилаа мэдэхгүй бол бас нэг үр дүнгүй гээл учиртай л да. Тэгээ тэрийг тэгээд манай сургалт нь сурч иж илүү мэднэ. Тэгээ манайхан бол ерөөсөө монголчууд ялангуяа те монголчууд манайхан гэж яриад байгаа шүү дээ. Нийтлэг юмыг дандаа бодлуулдаг, маргааш дараа гэдэг. Маргааш ч одоо шүү дээ. Та яг одоо юм хийхгүй бол маргааштай яг л бах байдгаараа байна. Тэгээ бурхан гэдэг таныг өөрчлөхгүй шүү дээ. Юунд итгээд байгаа маргааш илүү сайн болно гэж. Тэгээ маргааш ч өнөөдөр байхгүй юу те. Тэгэхээр яг одоо нэг 5 үг. Гэхдээ 5 үг нь ширхэг үг биш те. Тэ collocations холбоо үг. Тэгээ холбоо үг яаж болох вэ? Хаанаас болох вэ гэл ингээл асуултууд гарч ирнэ л те. Тэгээ хамгийн чухал юм цөөхөн минут зарцуулж хий гэдэг зарчимтай манай сургалтууд. Тийм. Тэгэхээр та бити ерөөсөө хойшлуулаарай. Яг одоо 1 минут ч англи хэл хийж бийж магадгүй амар завгүй. Үнэхээр амар завгүй бол 10 минут ч байж болно. Гэхдээ бити хойшлуулаарай. Хэлцээр агаад 5 жилийн дараа бүр амар лаг юм болдог байхгүй. Бид нар тууштай богино хугацаанд хамгийн чухал юм хийх арга барилаа ерөөсөө мэддгүү. Тэгэхээр тэр бол биднэрт одоо хамгийн их саад болдог зүйл. За Отгон Туяа Мөнхбаатар орой минь сургалтын сумаар байна. Орон нутгаас бүрэн боломжтой. Тэгээ орон нутаг Америкт амьдарч байгаа хүнээс илүү англи хэл сурах боломжтой шүү. Тэр боломжоо та нар маш сайн ашиглаарай. Тэгээ тэрний маш сайн суурь. Хэрвээ та өмнө англи хэл огт сурж байгаагүй бол суурьгүй анхнаас эхлээд ингэ сурах болно. Баярмаа оюун Чингис за хичээл нь хідэн эхлэх вэ? Хизээ эхлэх вэ гэж байгаа болов. Манай 5 төрлийн сургалт явуулж байгаа. За IELTS-ийн сургалт нэмэгдээд 6 төрөл болж байгаа. Тэгэхээр та ямар төвшин гэдгээс хамаарна. Суурьгүй, огт англи хэл мэдгүй маш бага суурьтай бол суурьгүй анхашаад, суурьтай анхашаад дунд буюу агсан манай брэнд сургалт. Тэгээд 4-ийн цогц сургалт. Авиа зүүн дуудлагын эрчимжүүлсэн сургалтаас байгаа. Тэгээд IELTS нийт ийм 6 сургалт байгаа. Тэгэхээр та аль сургалтыг асууж байгаа юм бол за хашаа танхимаар суумаар зэрэн танхим сургалт явуулахгүй цаашдаа ч явуулах нэг төлөвлөгөө олгохт байхгүй тийм. За манай бас философи жаха өөр философи байгаа. Тэрний цаг мөнгийг хэмнэхтэй. Тий өнөрхөө данжуур ойлгомжтой заасан багштай баярлалаа гэж байна. Маш их баярлалаа. За тэгээд үргэлжлүүлээд хамгийн гол нь тууштай дайчин тий. Тэгээд айгу арга барилаа мэддэг болчихж байгаа шүү дээ. Жохон ухаалаг бөгөөд залхуу аргыг л хэлээд байгаа. Ер нь минималист гэж хамгийн ухаантай хүмүүсийн сурах ёстой арга гэх юм уу те. Тэгэж махраа ухаал гэдэг үр дүн гардггүй тийм хүмүүс бол илүү нөгөө нэг цаг хэмнэх юмыг богино хугацаанд ойлгох гэсэн. За чагцаа брэнд сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж байна. За өнөөдөр би бол голчлон яг маргааш эхлэх сургалт буюу суурьтай хашаатны сургалтын талаар ярьж байгаа. Тийм. Тэгэхээр та брэнд сургалт гэвэл 10 сарын 17-нд эхэлнэ. За тэрнээс өмнө магадгүй лайв тухайн үед хэрвээ цаг зав боломж таарах юм бол энэ шиг лайв хийдэг. Яг өмнөх оройн тий. Тэгэхээр
тэрэн дээр би маш дэлгэрэнгүй ярина. Ерөнхийдөө манай вебсайт байгаа. Манай бүх сургалтыг багшийн танилцуулга те бүх агуулгатай ингээд маш тодорхой оруулсан байдаг. Манай вебсайтын линк би энэ лайв дуусахаар энэ лайвын дээр ширэлцэн та ороод маш дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Тэрийг бас үзээрэй. Тий. Давг Батуяа за анхан шатнаас нь сурмаар байгаа. Суургүй анхан, сууртай анхан гэдэг хоёр төрөл байгаа. Анхан шат тий. Сууртай анхан маргааш эхэлнэ. Би хэлсэн. Баг зэрэг сууртай буюу магадгүй нэг 100 200 үг мэддэг. Тэгээд тэрнээс цаашгүй тий. Зөвхөн тэр 100 200 үг орсон материалаа бол уншаад баг зэрэг ойлгодог. Ийм баг зэргийн сууртай. Хэрвээ үг мэдэхгүй болвол бүр 0-оос эхэлнэ юм уу? Нэг магадгүй 5 10 үг л мэддэг бол суургүйгээс эхэлнэ гэсэн үг. Сууртай инрэл эги сууртай гэдэг нь англи хэлний мэдлэгтэй хүмүүс зориулсан. Тий. Баг зэргийн мэдлэгтэй. Би сая юу болоо тий? Сая би хэллээ. Орой минь за уянга 10 сарын 10-нд бүртгүүлье гэж байна. За танд манай админ одоо мэдээлэл явуулах хаа. За амралтын өдөр анхан шат танхимаар нэг явуулж өгнө. Тий, амралтын өдөр анхан тий танхим бол орд хичээлэхгүй дээ. Тий. Сууртай буян дэлгэрт орж сурна. Сууртай анхан шат хийдэ багшаа хүүхдээ сурах гэсэн. Тэгээ онлайн сургалт учраас нөгөө тодорхой хэмжээнд өөрийн гэсэн англи хэл сурах гэсэн хүсэл эрмэлзэл сэдэлтэй би дагаад бас юм сонирхоод ингээ учрыг нь олцохдаг тийм хүүхдүүдэд илүү тохиромжтой байдаг онлайн учраас тэгээ 10-аас дээш насны тийм тэгэхээр хэдэн настай хүүхд вэ сууртай юу суургүй юу гэдгийг бас яаж хаад сурч болно тийм сурч болно ер нь бол илүүдэхгүй шүү дээ тий 50,000 одоо өнөөдөр бид нар 50,000 супермаркетт юм авах гээд ороход 50,000-аар бол баг юм нэг удаагийн хоол ундаа авах олон хүүхдэд айл бол нэг удаагийн хоол унд авахч мөнгө бол биш шүү дээ. Тэгэхээр 50,000 гэдэг бол илүүтэхгүй. Тийм. Сууртай анхан шат дараа сард явна. Тэгээ дараа сар болгоно нэг удаа элсэлт авдаг. За Анар Ганбаатар шинэ үгнүүдийг хэрхэн яаж хийжлэх ёстой? Яаж хурдан хийжлэл үр дүнтэй вэ? Ер нь бол хамгийн энгийн хариулт биш үү? За шинэ үг чийжлэх яг цаг үеийн хамгийн шалгарсан 3 аргыг би брэнд сургалтаар ярьдаг. За яг одоо болвол би нөгөө нэг яг бүрэн ингээд одоо энэ богино хугацаанд танд хамгийн үр дүнтэй аргыг хэлье. Шинэ үг чийжлэх хамгийн үр дүнтэй арга бол шинэ үгээ ашиглах. Тэрнээс илүү үр дүнтэй арга гэж бол байхгүй. Ашиглана гэдэг нь яа гэв? Бичгтээ ашиглана, ярихдаа ашиглана. За ингэсэн байхад та тэр үгийг бол баг мартахгүй. Тэргүй зүгээр өөр хідэн ч удаа ингээд дэвтрээ эргүүлж харах бах. Тэр үгийг бол маш хурдан мартчихдаг. Хүн чинь өөрөө хэрглэж үтсэн юм мартдаггүй шүү дээ ерөөсөө. Тэр оюун ингээд шингэцэн байдаг. Тийм. Тэгэхээр бид нар хэлийг бол англи хэлийг маш идэвхгүй аргаар сурдаг л та. Идэвхгүй гэдэг нь зүгээр л уншаа сонсоо явж идэл сайн англи хэлтэй болчихно гэд. Энэ бол мөрөөдлийн чанартай юм байхгүй. Бодит амьдрал дээр хизээж таны англи хэл зүгээр сонсоо уншаа явж хахад тийг сайжирдаггүй. Магадгүй 10 жил өдөр болгон тасралтгүй. Өдөр болгон шүү. Тэгээд тасралтгүй шүү. Магадгүй өдөр болгон 1 цаг зарцуулж хийгээд арай гэж яах вэ ойлгодог л төвшөнд очино. Тэгэхээр бид нар юм сонсож уншаал сураад ингэж боддог үгүй. Сурах гэдэг бол сурж өөрт мэдлэг үлддэг арга бол ярих бичих гэдэг. Одооноос төвшин багтаа ч гэсэн ярьж бичиж сураа гэд би бүх бүр суургүй анханаас анхан шатны сургалт маань эхний 7 хоногтоо би эхний ярианы хичээлээр шууд ярьж сурах аргыг зааж өгдөг. Тий. Энэ бол богино хугацаанд өсрэлттэй хурдан англи хэл сурах хамгийн чухал зүйл гэдэг гэж. За, ундраа за ингэж байна. Сайн байна уу гшаа? Маргааш эхлэх сууртай анхан шатны сургалтанд хамрагдахаар бүртгүүлсэн. Окей. Цааш төвшнээ ахиулаад явна. Харилцан яриагаа сайжруулмаар байгаа тул сургалтанд ярианы хичээлүүд хэр орох вэ? Бас хэлний аялга Америк уу, Англи уу? Тий. За, яриа
энэ суурь таахан шат бол би хэлсэн. Та одоо 20% англи хэлтэй тэрийг 40% аваачих сургалт. За энэ бол маш тодорхой ойлголт үүсгэж байгаа хэрэг тий. 20% та 40%. Өөрөөр хэлбэл та нэг шат ахин, нэг шат тий. Яриагаа сайжруулах арга мэдээж үзэж байгаа. Тэгвэл энэ төвшөнд л тохирох арга. Яриа бүр өсрөнгөө сайжруулах бүр агсан төвшөнд те мундаг англи ярианы хэлтэй болох агуулга бол манай брэнд сургалтаар ярьдаг. Тий. Тэгэхээр яриа бол би тодорхой хэмжээнд орно, тий. Гэхдээ зөвхөн ярианы сургалт бол биш шүү гэдгийг хэлээд байгаа. Тий. Ярих, бичих, унших, сонсох дүрм орж ирж байгаа. Тий. Зөвхөн яриа сайжруулна гэвэл зөвхөн ярианы анги бол гэж байхгүй. Илүү яриа түлхүү ордог анги бол манай брэнд байгаа тий. Тэгэхээр брэнд сургалтанд сураарай. Тэгээд үлдсэн асуулт нь юу байлаа? За баясгалан баасан даш төвшингээ шалгуурмаар байна. Суурьтай анхан, суурьгүй анхнаа мэдэхгүй юм гэж. Суурьгүй анхан гэдгийг ойлгоход маш амархан. Юу гэхээр цагаан толгой үсгээ мэднэ. Нэг 5-10 үгээс цаашгүй. За тэгээд уншиж чадахгүй, үгээ зөв уншиж чаддгүй, сонсоод ойлгохгүй, тэ үгийн зөв дуудлага. За ярихад юуг анхаарах ёстой юм гээд ярина гэж яадгээ яг одоо дагаад одоо ярих аргуудыг ингээд заадаг сургалт бол суурьгүй анхаа. Тэгэхээр та суурьтай суурьгүйгээ мэдгүй бол би суурьгуугаас эхлээд эхнээс нь одоо төвшнгөө маш зөв ингээд тавиад яваарай. Маш их цагийг хэмнэ шүү гэж хэлэхээр юм тий. Цэцгээ ганаа сайн уу агшаа. За сайн уу? Бямсурын зам базар сайн уу? За бүртгүүлэх гэсэн сайн уу гэж юм. Брэнд сургалт яриас. Хүсэл итгэл. Тий. Бидаа сурах толгой ажилгүй хүн болвол онлайнаар сураад бол ямарч нэмэргүй байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл шин зүйлийг хүлээж авахгүй тий. Одоо ямар ч хүлээж авах тийм чадваргүй гэсэн үг. Тийм хүмүүс бол онлайн сургалт бол тийм үр дүнтэй бол биш. Тий. Тэгэхээр бидаа сурах хүсэл эрмэлзэлтэй робот те робот гэдэг нь зүгээр одоо нөгөө юу гэлээ хайрцаглагдсан хүмүүс те одоо нөгөө тархинд програмчлагдсан ямар ч юм яриа хүлээж авахгүй зөвхөн өөрөөхөө зүтгэдэг тийм төрлийн хүн байх гэж бодчихъя тий хүсоог итгэл гэсэн мэн тий тэгэхээр та өөртөө маш их эргэлзээрэй гэж хэлэхээр юм тий Тэгэхээр 99.99% нь манай брэнд сургалтыг Монголд байтугай гадаадд байдаггүй сургалт гэж ярьдаг. Тий. Тэрийг бол би зүгээр одоо миний ярианаас бол хүмүүс ингээд угаасаа мэдж байгаа. Тийм нэг худлаа яриа л тий ингээл одоо юу агаад ах хүн бол биш. Тийм. Тэгэхээр өөртөө маш хэрэгэлзээрээ. Тийм. Тэгэхээр гэвэл энэ 99.99% нь батлагдсан тий олон аль хэдийн танигдсан маш их судалгаагаар болсон тий 17 жилийн тасралтгүй судалгаа хийгээд гадагшаа дотогшоо одоо тий маш их одоо туршлага солилцоод хүмүүстэй 120-30 орны хүмүүстэй уулзаад ингээд амьдрал дээр англи хэл ямар хэрэгтэй вэ гэдэг бодит үр дүнг ярьдаг. Бодит байдлыг тухайн одоо нөгөө нэг юм хүлээж авахгүй хайрцаглагдсан тийм хүн яах вэ гэхээр зөвхөн би ийм л одоо дүрмийн юунд баригдаад нөгөө уламжлалт бусад бүх багш нар бараг уламжлалт аргаар заадаг. Тэгэхээр ийм хайрцагт орсон тэрнээсээ гарах чадваргүй толгой нь ажиллахгүй тэгээд бүр нэг одоо муугаар хэлэх юм бол нөгөө нэг тийм нэг одоо тархин ингээд мах болцсон тий ийм бэж юусо болохгүй тийм тэгэхээр юм сурахын тулд бид нар толгоогоо маш хэрэгтэй байдаг тий тэгжиж би сая хэллээ штэ өөрөө идэх сурч ийж тий зүгээр уншиж сонсоод англи хэлтэй болчих чинь үгүй л мэдээж тийм англи хэлтэй болсон нэг ширхэгч хүн байхгүй.
Тэгээ та нар монголоор дүүрэн англи сургалт явагдаж байна те. Тэгээ хин амар мундаг англи хэлтэй болсон байна гэвэл нэг ч болохгүй. Тэгэхээр нэг ёсны өөртөө маш хэрэгэлцэх хэрэгтэй. Мэдээж энэ сургалт сайн уу муу юу гэдгээ маш хэрэгэлцэх хэрэгтэй. Тэгээд 100% батлагдсан те манайх шиг манай одоо дунд чатны брэнд сургалт бол би яагаад брэнд гэж нэрлэж байгаа Монголд байхгүй гадаадд байхгүй өөрөөр хэлбэл минималист сурах арга барил гэдэг бол зөвхөн одоо манай одоо өмчийн те шин үр дүнтэй гэдэг нь маш олон жилийн судалгааны аргаар нотлогдсон юм арга байна. Тэгэхээр багшийн ярьж байгаа агуулга өөрийн ард судалгаатай ийм одоо маш өндөр түвшний судалгааны үндслээр бий болсон магадгүй цор ганцын минималист сургалт байгаа. Тэгээ манай брэнд сургалтын тухайд тийм шүү. За Бямс самбуу суургүй анхан шатны сургалтын бүртгэл явж байгаа. Тийм та яг одоо бүртгүүлж болно. IELTS-ийн сургалт ганц цэг IELTS-ийн сургалт заавал дунд чатанд очсон хүний бүртгэл авах уу мэддэг бол дөрмөл мэддэг бол IELTS сууж болгүй байх. Тэгээ IELTS бол заавал дунд чат гэж хэлэхгүй. Ерөнхийдөө бол тодорхой хэмжээний одоо анхан дунд түвшний хүн байж болно. Гэхдээ энэ IELTS-ийн өмнө одоо pre-IELTS гэж яриад байгаа тийм. Энэ сургалтанд сурах бол одоо pre-IELTS гэдэг нь брэнд сургалт, дөрмийн цогц сургалт хоёр байгаа. Тэгээ энэ хоёр сургалтанд заавал суруул болно хэрэгтэй. Тэгэхээр IELTS-ийн сургалтын өмнө pre-IELTS-ийн энэ сургалцууд суух юм бол та IELTS бол магадгүй маш амархан өгөх боломжтой. Тийм. IELTS ч бол ерөнхийдөө англи хэлний түвшин аягүй сайн хүмүүст одоо сурдаг шүү дээ, тий. Тэгэхээр сайн одоо төвшөнтэй англи хэлтэй хүмүүс өгдөг шүү. Тэгэхээр англи хэлний ерөнхий төвшин маш сайн бол IELTS-ийн шалгалтаас айх юм байхгүй. Тэгээ IELTS-ийн шалгалт бол тактикийн л мэдээд авчин. Тэгээ ерөнхийдөө одоо англи хэлний суур мэдлэг, ерөнхий англи хэл сайтай хүмүүс IELTS-ыг бол баг зүгээр цайгаа ууж гаад хүчдэг. Нэх их бэлдээд авах шаардлагагүй. Тэгээ бэлтгэх нь юу вэ гэхээр тактик. Тэ ингэж бол юу ааж болно. Тий. За тэгээд би өмнөх сар дөрмийн хичээл суусан боловч нэг сайн сураагүй. Сайн сурахын тулд анхан шатнд суусан дээрүү. Тий. Оюун гэрэл сур тэгэхээр дөрмийн сургалтанд сураад дөрвөн бол дөрвөн үздэг ангитай. Тэгэхээр манай дөрмийн сургалт бол минималист, дөрмийн бүх аргуулгыг 100% одоо олгодог. Одоо манай дөрмийн сургалтанд суусан шавнар маань үйж байгаа маш өндөр үнэлгээтэй юм сургалт байгаа. Тэгэхээр төвшин бага болоод сайн ойлгоогүй. Тэгээд би одоо суурьтай анханд суусан дээрүү гэж асууж байна. Тэгэхээр мэдээж дөрмийн сургалт бол шалгалт өгч байгаа хүмүүст илүү те орчуулах хийх ч юм уу. Ийм хүмүүст бол илүү зориулсан сургалт байгаа шүү дээ. Зөвхөн дөрм үздэг ганцхан сургалт байгаа. Тий. Дөрмийн цогц сургалт. Тэгэхээр хэрвээ төвшин багтаа бол хизээш дөрмөөс эхэлж болохгүй. Тий. Тэгэхээр төвшин багтаа бол та яг маргааш эхлэх энэ нөгөө суурьтай анхан шатны сургалтанд сураарай гэж зөвлөх юм. Тий. За цэгүнэ орой минь. За генажа булган цэцэг яаж бүртгүүлэх вэ гэж юм. За танд одоо манай админ мэдээлэл явуулах баха. За угнаа суурьгүй анхан шатны сууй гэвэл яаж бүртгүүлэх вэ гэж байна. Суурьгүй анхан шатны дараагийн сургалт болохоор 11 сарын 1-нд эхлэх. 11 сарын 1-нд эхлэх байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол тэрэнд бүртгүүлэх хэрэгтэй гэсэн үг. Тий, цэгүнэ онлайн сургалт манай бүх сургалтууд онлайнаар явагдаж байгаа. Тийм, тэгэхээр тэр талаар ярьж байгаа. Суурьгүй анхан шатны суумаар байна. Хизээ эхлэх вэ? Суурьгүй анхан шат яг маргааш эхлэж байгаа. Тийм, би сүүлд одоо манай лайваар орж ирсэн хүмүүс байвал лайв дуусны дараа эхнээс нь гүйлгээд үзээрэй. Тийм, тэгэхээр эхнээс нь гүйлгээд үзвэл маш тодорхой. Арай за шинсэн манай шавнар явж ийн Чупер онлайн сургалтын яриад байгаа шүү. Тий. Эрка брэнд сургалт 100% англи хэл орно тийм ээ. 100% англиар ярихгүй шүү дээ. Англиар ярих шүү дээ. Англи хэлээ ойлгохгүй яаж англиар ярих юм те.
Тэгэхээр нөгөө ярианы хичээл дээр бол англи хэлээр ярих бүрэн одоо агуулгыг үздэг. Тэгээ манай брэнд сургалт бол хамгийн чухал сургалт байна. Тэгээ манай энэ сургалтуудаас брэнд. Гэхдээ та нар төвшин байгуул мэдээ суурь анхаарснаас эхэлнэ. Тий. Тэгэхээр брэнд сургалтаар яриа. Би одоо өнөөдөр амар мундаг ярь сурахын тулд юу эрэхтэй вэ? Хаанаас үг хэлгээ олж авах вэ? Тий. Тэр агуулгуудыг ерөөдөө үздэг байгаа. Тэгэхээр 100% англиар ярих бол нэг чухал биш. Яг гэвэл team сургалтууд гадаад багшаас авч болно тий. Тэгээд англи хэлний сайжирсан харамсалтай байхгүй байгаа тий. Гадаад багшаас зөвхөн сургалт авахаар англи хэл сайжрахгүй шүү дээ. Гол нь энэ англи хэл 2 дахь хэлээ, 3 дахь хэлээ гадаад хэл болгож сурж үзсэн ийм хүмүүсээс арга барилаа эхлээд агуулгаа сурах маш чухал. Тэгээ үг хэллэгээ ярианы арга барил бүтэн жил хэрэглэх материалаа манай брэнд сургалтаас олж авдаг байгаа тийм. За тэгэхээр онлайн сургалт байгаа юу тийм. Брэнд сургалт тогшоо 100% англи тэрийг сая ярьсан. Хариулт өгсөнд баярлалаа. За баярлалаа. Суурь анхан шат хизээ эхлэх вэ? Дараагийнх нь 11 сарын 1-нд эхэлнэ. Тийм. Суурь анхан шатсан сумаар байна бүртгүүлийн. IELTS анги байгаа юу? Золж орол IELTS анги одоо 10 сард ямар ч байсан багтаж эхэлнэ. Тийм 9 сард байсан хараахан одоо нөгөө манай одоо дотоод те ажлаас болоод арай амжаагүй. Тэгэхээр одоо 10 сард бол зайлшгүй эхлэх байгаа. Тийм. Adverb-ыг тайлбарлаад өгөөч гэн лавга жаргал adverb бол хамгийн чухал юм биш шүү дээ. Тий. Adverb яагаад adverb-ыг зөвхөн энэ амар олон юмнаас adverb-ыг салгаж яасан бол за adverb-ыг бол би самбар бол өнөөдөр байхгүй. Тийм. Тэгэхээр adverb-ыг маш энгийн байдлаар юу гэж ойлгож болох вэ гэхээр англи хэлний аливаа өгүүлбэрийг тэ бүрэн ойлгохын тулд хоёр зүйл маш чухал байдаг. Нэг нь нэр үг, нөгөөх нь үйл үг. За энэ үйл үг гэдэг ямиг тодтогч дэлгэрүүлдэг. Өөрөөр хэлбэл adverb гэж дайвар үг бол хамгийн чухал зүйл бол биш. Тэ? Adverb хамгийн чухал зүйл бол биш. Тэгээд үйл үгийг дэлгэрүүлдэг гэсэн. Одоо жишээлбэл явах гэвэл хурдан явах. Яаж явах? Хурдан. Тэгэхээр явах гэдэг үгийг л ойлгох чухал болохоос удаан явна уу, хурдан явна уу, тэр даруй явна уу магадгүй тийм хамгийн гол зүйл бол биш байхгүй. Явах гэдэг үгийг л ойлгочих чухал. Тэ? Зөвхөн adverb-ийн төвшөнд бол тэ. Тэгэхээр adverb бол яах юм? Үйл үгтэй заавал холбогддог, үйл үгийг дэлгэрүүлдэг. Өөрөөр хэлбэл яаж гэсэн асуулт. Яаж, ямар шоу байдлаар хийсэн? Хурдан юм уу, удаан юм уу? За намайг очиход юм уу энтергээд бүр ингээд adverb clause гэдэг ингээд дэлгэрээ явдаг л та. Тэгэхээр энэ арга барилын талаар уучлаарай. За энэ арга барилын талаар болохоор манай дөрмийн одоо цогц сургалтаар ярьдаг байгаа. Тийм. Тэгэхээр дөрмийн цогц сургалтаар яваарай. Тэг. Арга барилаа эзэмших чухал байх л та. Таны пэйжд оруулсан сурал хичээлүүдийг үзэж байгаа. Товч ойлгомжтой байсан. Танд баярлалаа. Мөнх туяа баяраа яг зөв арга барилаа эзэмших бол маш чухал. Тийм. Тэгээ манай пэйжний хичээлүүдийг бас үзтiin бэ. Тийм баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгээ өөрөө бие дааж арга барилаа олох маш чухал. Тийм. Тэгэхээр тэгэхгүй зүгээр би сая хэллээ шүү дээ. Нөгөө манайхан ч үлгийнөөсөө гарахгүй л байгаад шүү дээ. Англи хэл сурч байна. Хүнээс ангахаа шиг ингээл хүн юм авчирж өгвөл амлуу нэхэр л авдаг. Тэгээ ерөөсөө хол явдаг байхгүй тийм хүмүүс ч. Тэгээ өөрөө юмны учрыг олж авах тэр арга барилыг манай энэ ерөөдөө минималист сургалтууд бол олгож байгаа. Тий. За охин маань одоо 10 дугаар анги одооноос сургалтанд суух ёстой гэд байна. Ээшд бэлтэх болохоор яаж сурвал зүгээрээ тийм. Зөвхөн ээшд бэлтэх гэж 10 дугаар анги өвчтэй тий. Зөвхөн ээлж бэлтэх гэж англи хэл сурах бол айгүй өрөөсгөл баха. Мэдээж шалгалт бол хоёр дахь асуудал гэж боддоо шүү дээ тий. Өөрөө амар сайн чадвартай байхад шалгалт айхгүй байхгүй. Тэгэхээр шалгалт яаж өгөх вэ? Би яаж мундаг англи хэлтэй болох вэ? Би яаж энэ олон улсын түвшний те номер 1 хүмүүстэй зэрэгцэхгүй маа гэхэд ядаж тэдэн шиг мэдээлэл авч
тэ ингээд толгоогоо цэнгэлдэг болох вэ гэдэг тал дээр илүү өөрийн хувийн хөгжил тал дээр илүү анхаарах юм бол англи хэлийг тэгээ сонирхолтойгоо холбох 10 жилийн хүүхдүүд бол сонирхолтойгоо англи хэл холбох бол маш чухал тий. Жишээлбэл бүжиглэх дуртай бол бүжгийн хичээлд англиар тайлбарлаж зааж байгаа тийм видеонууд үзэх гэдэг ч юм уу тий. Эсвэл бүжиг сонирхдаг хүмүүсийн тийм нөгөө discussion forum гэж байдаг тий. Хоорондоо мэдээлэл солилцдог тийм форум олох гэдэг ч юм уу. Тиймхүү байдлаар хүүхдийг сонирхлыг эхэлж одоо олох маш чухал. Тэрний дараа ийш мийш бол тэ зүгээр л нэг Монголын нэг сургалтын одоо шалгалтын нэг шүү дээ. Хүний зохиосон тэ шалгалтын нэг тийм. Тэгэхээр ийш бол мэдээж нөгөө илүү дүрм тал руугаа тэ илүү их магадгүй сургалт учраас бас явж иж магадгүй. Тийм. Тэгэхээр ерөнхий англи хэлний төвшнийг нэхлээ сайжруулчаад дараа нь одоо бусад юу яриул илүү оновчтойх гэж бодож байна. За би ер нь бол одоо баг 100-аад асуулт орж ирсэн байна. Тэг би бол бүгдэнд нь бол хараахан хариулж бол амжихгүй. Тэг цаг гаруй одоо цаг орчин. Яг нэг цаг болж байна. Болж гинөө. Тэг ярьж байна. Тэгэхээр багш нь жоохон товчхон ерөөхдөө хариулаа явчих. За нараа маргаашийн сургалтанд суугаарай. Тэг хичээл хэдэн цагт ордог вэ? Манай суурьтай хашны хичээл бол 19 цагт. Ажлын өдөр орой бүр 19 цагт ордог ба. Тийм. Брэнд сургалтын үн болохоор 147,000. Тийм 140. Брэнд сургалт ийм нөгөө нэг ерөнхийн амар амбицтай гоо мундаг те бас өөрийгөө өөрчлөе гэсэн хүсэлтэй хүмүүс бол эндээс бүх зүйлээ олж авдаг. Усаагаар шиг хэрэгтэй ийм сургалт өгдөг. За тэрийг бол өнөөдөр бол маш хэлж байна тий. Тэгээ манай брэнд сургалтанд сурч байсан савнар бол дахиж хинээс ч сурах шаардлагагүй магадгүй тий. Англи хэлийг дахиж хинээс зөвлөгөө авах шаардлагагүй. Суур үндсээр нь цогцоор нь тий. Мэдээж дүрмийг бол салгацсан байгаа. Яг дуун чатанд очиход дүрм нь салаа явцдаг тий. Тэгэхээр бусад хамгийн гол maaхан ч дүрм гэсээр агаал англи хэлгүй сууж байгаа шүү дээ тий. Юм бич чадахгүй, ярьж чадахгүй тий. Тэгээд юм унш гэхээр нэг хальт ойлгодог тий. Тэгээ ийм төвшний хүмүүс бол энэ брэнд сургалтаас бол маш их зүйлээ мэдж аавна. Тий одоо чөлөөтөө ярьж бичих энэ бүрэн арга барилаа олж авдаг ийм сургалтаа тий. Брэнд сургалт одоо 1000 хүний нэгт таарахгүй гэж магадгүй тий. 1000 хүний нэгт энэ бол маш ховор тохиолдол тий. Нэлээд тийм орктуу тий одоо нөгөө өөрөөхөөрөө зүтгэдэг би одоо юу гэдэг дан дүрм заадаг сургалтанд суuna гэсэн тийм тий хэл гэдэг энэ зүйлийг дүрм гэж ойлгоод дүрмийн зөвхөн сургалтанд суuna. Зөвхөн дүрм гэж бол манай дүрм гэхдээ бүр бас юм цогц сургалт тий. Тэгэхээр манай ерөнхийдөө юмыг үндсээр нь суур шийддэг маш ховор сургалтууд байдгаа тий. Тэгээ ялангуяа сургалт бол англи хэл сурж байгаа бүх хүний заавал сууж үзэх ёстой сургалт байдаг шүү тий. Буян дэлгээр таны хичээлүүд маш ойлгомжтой байдаг шүү. Брэнд сургалтын зунаа гэж энэ заавал суугаарай. Тийм. Тэгэхээр тэр сургалтаар бол та магадгүй одоо муухан багшд хичээл заах хэмжээний тийм одоо мундаг англи хэлтэй болж чаднаа. Тийм. Тэгээ мэдээж англи хэл сурж байгаа сурагчтай бас маш хамааралтай тийм үү. За багш хичнээн дэлхийн магадгүй номер 1 ч юм уу те Монголын номер 1 ч юм уу сумын номер 1 ч юм уу амар мундаг багш орж болно. Хүлээж авж байгаа хүн нь бас хичээх хэрэгтэй гэсэн үг те баг зэрэг. Тэгээ манай сургалтад угаасаа бүх агуулга арга барилын нөхөж байгаа учраас тийх бол нэг шаардлагагүй. Суурьгүй анхаш брэнд сургалтанд суурьгүй анхнаас тустай илгүй яах вэ? Тий төвшин дөр 5 төрлийн сургалт явж байгаа. Суурьгүй анхан гэдэг бол зөвхөн анх шатны хамгийн одоо доод төвшний англи хэлтэй тий хамгийн бага төвшний англи хэлтэй хүмүүс одоо эхэлж сурдаг юм сургалтаа тий. Би инхээ би нэг сурч байгаад орхисон юм. Одоо эхлэхэд орж болно те гэж байна. Болно. Тий.
нэг сурж байгаад орхисон гэдэг нь өмнө англи хэл сурж байгаад байж байгаа дахиж сурж байгаа юм уу те? Тэгээд дахиж эхлүүлж сурах гэж байгаа гэж ойлгож болох уу? Тэгэхээр төвшин ямар вэ гэдгээс мэдэж хамаарна шүү дээ. Тийм. Тэгэхээр төвшин нь одоо яг ямар төвшин том бол суурьтай анх нь суурьгүй. Тэгэхээр хэрвээ суурьтай бол төвшингөө тодорхойлуулаад бас сурах юм боломжтой. За би одоо бүтэн яг 1 цаг ярьлаа. Тийм учраас бас сүүлд орж ирсэн тий одоо энэ лайв үзэж байгаа хүмүүс эхнээс нь гүйлгээд үзээрэй. Хамгийн эхнээс маш чухал агуулгууд ярьсан байгаа. Одоо бол асуултууд хариулж байна. Тэгэхээр маш товчхон үзээ явчих. За бүртгүүлээ гэсэн хүмүүс байна те. Өнрөө яаж бүртгүүлэх вэ гэж за танд мэдээлэл очино. За тий цэрэн суурьгүй анхан шат брэнд сургалт. Суурьгүй анхан шат ч маш бага англи хэлтэй. Тэгээд тэрний дараа уг нь суурьтай анхан суугаад тэгээд брэнд суувал зүгээр. Тэгээд яг хав цаг хэмнээ гэвэл шууд брэнд рүү үсрээд орж болохгүй юм байхгүй тий. За дээг экран сурах чиг байгаа юу? Хичээлтэй холбогдох материалыг файлаар авч болтгоо. Файлаар угаасаа ширлж байгаа. Тий, файлаар авч байгаа. Одоо сурах материалаар бол хангаж байгаа. Тий. Сурах материал гэдэг нь маш олон хэлбэртэй. Тэгээ файлаар байгаа онлайн их сурвалж материалууд байгаа тий. Брэнд сургалтын аргаар суурьгүй анхан шат заахгүй мүү гэж байгаа. Зааж байгаа. Манай суурьгүй анхан шат бол 100 минималист сургалт. Тэгээ брэнд гэдэг учир нь болохоор шүү дээ. Энэ үг ямар үүсэлтэй вэ гэхээр англи хэл сурж байгаа бүх хүмүүсийн заавал суух ёстой сургалт. Нэгдүгээр. Хоёрдугаарт яагаад ингэж байна гэхээр манай одоо know how зөвхөн манай know how шингэсэн 17-8 жилийн тасралтгүй судалгааны үр дүнд гарч ирсэн хаанч давтагдахгүй гэсэн үг те ийм сургалт байгаа. Тий, брэнд сургалт. Суурьгүй ахын ч гэсэн хаанч давтагдахгүй. Тэгээ хаанч байхгүй уусаа шин нэм хаанч байхгүй шин нэм гэдэг чинь давтагдахгүй байх хэвээр үстэй те. Тэр бол маш өндөр ач холбогдолтой үр дүнтэй таараа. Тийм. Тэгэхээр манай бүх сургалтууд минималист сургалтаар явж байгаа. Минималист аргаар за тэр дундаа одоо суурьгүй анхан брэнд сургалт, дөрмийн сургалт бол одоо 3 бол 100% минималист. Тий. Суурьтай анхан бол минималист, уламжлал, баг зэрэг холилдсон гэж ойлгож болно. Тий. Сайн англи хэлний сургалтанд бүртгэл авч байгаа. За Айдана манай классмейт хятадд сурж байхад сурж исэн классмейт шиг нэртэй биш үү. За IELTS сургалтын төлбөр тий IELTS-ийн мэдээлэл яг бүрэн ихээр ороог байгаа. Манай вебсайт руу орно. Энэ 10 сарда багтаад гэсэн үг. За ганц чимэг давсууран брэнд сургалтын тухай асууж байна. За би линкийг энэ чирлэл чинь төлбөрийн хувьд 247 байсан. Өмнө нь бол яг хөө зүүмээр явж байгаад одоо рүүфтэй явж байгаа. 147 буюу 40% хямдраад те байж бол хамгийн одоо бага үнээр ингэж байсан байгаа. Тэгээ суурьгүй анхан шат байгаа 11 сарын 1-нд эхлэн дараагийн сургалт. Та бол одоо суурьгүй анхан шатны сургалтын хувьд бол 10 сарын сургалтаас хоцорсон. Тэгэхээр 11 сар ихт суух хэрэгтэй гэсэн үг. Тий. За 11 сарын суурьгүй маргааш эхлэхгүй. Суурьгүй нь 11 сарын 1-нд. Маргааш эхлэх сургалт болохоор суурьтай анхан шат. Болор Кристал маш их баярлалаа. Тэгээ маш ойлгомжтой заадаг гэж юм. Тэгээ ер нь манай бүх шавнар тэгж хэлдэг. Тэгээ хамгийн энгийн байдлаар амьдралд ойрхон тэгээд амьдралд хэрэгтэй ингэж ярьдаг тий. Хэрэглээ талаас нь их ойлгуулахыг хичээдэг. Хариулт өгсөнд баярлалаа. За суурьгүй анханд бүртгүүлээ гэж байна тий. За тийм маргааш суурьтай анхан шатны сургалт эхлэх үү. Тэгээ суурьтай анхан шатны чин хүсэл суурьтай анхан шат маргааш эхэлнэ. Сайн байна уу? Брэнд сургалт хэзээ эхлэх вэ? Брэнд сургалт 10 сарын 17-нд эхэлнэ. 7 настай хүүхд арай багтэн шүү. Тий. Би түрүүхэн ярьсан байгаа. Ер нь бол онлайн сургалт учраас 10-аас дээш насны тэгээд өөрөө бидаа сурах дотоод хүсэл эрмэлзэлтэй тий бидаад сурах тийм баг зэргийн чадвартай ах хэрэгтэй байдаг. 7 настай хүүхд бол арай багтан тий онлайнаар.
Суурьтай сургуу анхшны ялгаа хэлээд өгөө сая лайвд орж ирлээ. За ингэж харахад нар мандах лайвыг гүйлгээд үзээрэй. Суурьтай сургуугийн ялгаа бол суургуу гэхээр маш бага англи хэлтэй. Нэг хэдэн үсэг мэднэ те. За үсэг мэднэ өөр яг хэдэн үсгээ бол мэднэ. Гэхдээ үгэнд орохоор уншиж дуудаж чаддаггүй. Тэгээ магадгүй нэг 10 20 үгээс сэтрэхгүй үг мэддэг. Тийм бол суургууд орно. Эсвэл бүр анханаас нь анхлан суралцж байгаа бол бас ордог. Суурьтай бол багахан зэргийн суурьтай гэдэг нэг 100-аас 200 хүүхдэд ойролцоогоор яриад байгаа шүү дээ тий. Тэргөө яг энийг одоо томьёо шиг суурьтай суургуу гин гэсэн нэг томьёолцсон юм ерөөсөө тийм хүний яриа гэдэг чинь томьёолоод яг бүх хүнийг бүр 100% яг энэ төвшин гэх юм бол Монголын 3 сая хүн 3 сая өөр төвшөнтэй гарна. Тэгэхээр ойролцоогоор ийм төвшин суурьтай суургуу гэдгийг ингэж ялгаад байгаа шүү тий. Тэг яг зөв эрка дөрвөн бол хэцүү тий. Тэгэхээр дөрмөө бас нөгөө сургалтандаа оруулаад тэрийгээ сайн тайлбарлаж чадахгүй бол жоохон бусад сургалтууд жоохон хэцүү байдаг гэж үзсэн байна тий. Брэнд сургалт хэзээ эхлэвэ би сая хэлсэн. 10 сарын 17 хичээл маш сонирхолтой ойлгомжтой бэст санагдсан сургалтанд суух төлөвлөгөөтэй байгаа. Намко баярлаа. Тэг манай сургалт ер нь бол хаач давтагдахгүй ийм одоо онцлог те минималист аргаар явдаг энэ ийм арга байгаа. Буян дэлгэр дорд зур маш их баярлаа. За даштаа жимсээ орын яах вэ? Яаж бүртгүүлэх вэ? За мигмаш сүрэн баярмаа. Үе гацаад байна уу те? Тийм байж магадгүй энэ нөгөө лайв интернет жоох муу байгаа юм болов уу? Тэ сургууль анх шатанд бүртгүүлэх гэсэн юм гэж байна. За ерөнхийдөө асуулт одоо сүүлдээ өөр ингээд нөгөө нэг юу яаж байгаа юм шиг хурдан уншсан. Ер нь ингээд дуусах төгсөж байгаа шиг байна. Сургууль анх шатанд бүртгүүлэе гэж байна. Зүүмээр хичээл орохгүй. Facebook хаалтаа группээр орно. Ялгаа байхгүй. Хамгийн гол нь ямар багш хичээл орох вэ? Ямар агуулга орох вэ? Тэ? Багш агуулга 2 энэ сургалтын хамгийн өндөр үн цэнтэй зүйл байдаг. Зүүмээр орно уу, танхим байна уу, Facebook live уу, энэ бол хамгийн сүүлийн чухал асуудал, чухал биш асуудал те зөвхөн хэлбэр яриад шүү дээ. Яаж орж болно те. Орж болно гэдэг маань сургалтууд бол Facebook хаалтаа группт лайваар бол явагддаг ба. Тэгээ суурьтай анхаа шат төлбөр үйдээ. За яаж уншдаг юм бол гайну хэ гэж байна те. 12 сард иш өгөх гэсэн юм аа. Тэгээ суурьтай анхаа шатнд сууж болох уу? 12 сард иш өгөх бол суурьтай анхан бол нэг иш зориулсан сургалт бол биш. Тэгээ гэхдээ та баг зэрэг суурьтай бол угаасаа суух хэрэгтэй, зайлшгүй шаардлагатай. Яг тэгвэл энэ суурьтай анхан шат бол яриа бичгүн сонсох 4 агуулга тавлаа орж ашигсан. Тэгээ багшаа цагт таарахгүй юм байна. Нөхөд үзчтэй өнрөө нөхөд үзэх бүрэн боломжтой. Тий. Тэгэхээр ээшд 10 сард өгч байгаа гэсэн сурагч та эхлээд англи хэлний ерөнхий мэдлэгээ сайжруулах юм бол чадвараа сайжруулах юм бол шалгалт бол юу ч байдаг шүү. Тий. Ерөнхий англи хэлний чадвараа маш сайжруулсан байхад шалгалт бол зөвхөн тактик тэр нэг бүтц бүтцийг нь ерөнхий сурчих юм бол тэрэн дотор чинь англи хэлний л агуулга явж байгаа шүү дээ. Тэгээ англи хэлний агуулга эхлээд мэдчихээ те. Дараа нь тактик тэр бүтцийг нь бол судалж болно гэж хэлээд байна. Тий. За Азабат төлбөр өдөө гэж байна. Яг маргааш за би ерөнхийдөө асуултанд бол ингээд дуусчих гэж бодож байна. Тэгээ асуулт бол бүгдийг нь хариуллаа. Тэгээ бүгдийг нь яг дунд нь ганц хоёр үсрээд юм бийсэн байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө шиг боллоо. Энд бол хамгийн сүүлийн асуулт гарч ирж байна. Тий. За тийм байна. Тий. Группт лайваар явдаг. Хичээл хадгалагдана. Тэгэхээр хэдэн ч удаа давтаж үзэж болно. Тодорхой хугацаанд ч гэдэг мэдээж тийм одоо сургалт байгаа. Тийм. Тэгээд за би яг өнөөдрийн хувьд бол би маргааш эхлэх буюу 10 сарын 10-нд эхлэх суурьтай анхан шатны сургалтын талаар илүү төлхөө мэдээлэл өгöd байгаа шүү тий. Сүүлд орж ирсэн хүмүүсээ ивэл лайв дуусгаар эхнээс нь гүйлгээд үзээрэй. Тэгээ эхнээс нь бол илүү ерөнхий англи хэл сурахыг хүсэж байгаа хүмүүст өгсөн зөвлөгөө байгаа.
Тэгээд дунд хэсгээрээ асуултанд хариулсан байгаа. Сүүл хэсгээрээ ч гэсэн асуултанд хариулаад ингээд дуусчихна. Тэгээд би маргааш эхлэх сургалтын талаар ерөнхийдөө ол ярьсан. Гэхдээ маш товчхон дахиад нэг мэдээлэл өгье те. Тэгэхээр суурьт анхан шат бол хэрвээ та англи хэлний 20% мэдлэг гэж байгаа. За энийг юу гэж ойлгож болох вэ гэхээр ерөнхийдөө магадгүй нэг 100 200 үг мэддэг те. Тэрнээс их байж магадгүй. Яг ингээд тодорхой нэг тэдэн үг гэд би 1 2 3 үг мэддэг гэсэн тоолоод суухтаа гол биш. Ерөнхийдөө ярьж байгаа те нэг хэдэн зуун үг мэддэг. За тэр үгийнхаа төвшөнд бол уншаад ойлгодог, сонсоод бол нэг ойлгодоггүй. За ярьж бичиж бол огт чадахгүй. Сурагчд бол багахан зэргийн англи хэлний суурь маргаашийн суурьт анхан шатны сургалтанд сурж болно. Тэгээд суурьт анхан бол таны англи хэлний төвшин нэг төвшнөр ахиулах буюу 20%, 40% лөө тий англи хэлний төвшин аваачаад тусалдаг ийм сургалт байгаа. Бичих, унших, сонсох, дүрм гэсэн 5 агуулга орно. Нийт 1 сарын хугацаанд явагдана. Тэгээ энэ 1 сарын хугацаанд бол нийт 13 үндсэн хичээл, 10 дадлага хичээл. За тэгээд зөвлөгөө лайв 1-2 удаа орно. Тэгээд бүх хичээл бол би өөрөө орж байгаа. Тэгэхээр 50 мянга нэг бүтэн сарын 50 мянган сургалт. Тэгээд дээрэс нь маш цогц системтэй ийм сургалтууд бол ер нь бол маш ховор байдаг тий. Тэгэхээр энэ сургалтанд хэрвээ та бүхэн бага зэргийн англи хэлтэй бол маргааш ингээ хамрагч болно. Тэгээ үргэлжлүүлээд манай дунд чатны брэнд сургалт гэж байна. Одоо манай нэрээ удаж болсон 100% минималист ийм сургалт байгаа. За энд бол 40%. Та нар 40% очиж штэ энэ сургалтыг төгсгөр. Тэнд 100% руу авчдаг. 40-с 100 руу буюу өсрэлттэй тий одоо авчдаг сургалт бол манай брэнд сургалт байдаг. Тэрэнд суухын тулд хэлнэ одоо энэ гэсэн үг тий суурьт анхан шат. За тэгээд энэс суурьт анхан шат бол дүрм орж байгаа. Дунд чатнаас бол явчихж байгаа. Зөвхөн дүрм нөгөөх нь дүрмээс бусад бүх агуулга гэсэн хоёр. Брэнд сургалт, дүрмийн сургалт тий. Тэгээд авь зүүн дуудлага асуудал тий. Дуудлагын хичээл бол энд орохгүй шүү тий. Маргаашийн суурьт анханд дуудлага огт ордгоо. Суурьгүй анханд бол ордог. Үгийг хараад яаж уншиж сурах вэ? Суурьгүй анханд ордог. За энэ агуулгыг зөвхөн дуудлаган дээр анхаарья гэж байгаа бол авь зүүн дуудлагын манай хамгийн богино сургалт байгаа тий 5 өдөрт 7 хоногийн. Бус нь бол дандаа нэг бүтэн сарын сургалтууд байгаа. Тэгээ манай сургалтууд бол маш хямдхан. Бусад сургалтуудтай харьцуулахад бол тий брэнд сургалт бол харьцуулшгүй сургалт. Тий ямар сургалт? Дээрэс нь ер нь бол дүрм ментрийг бол харьцуулалтгүй. Тэгээ бос сургалт бол тэгэж системтэй цогц асуудлыг бүр үндэс суурьаар нь шийдэж байгаа. Тийм 17 жил өдөр шөнөгүй тэ ингээд юмаа судалсан, олон гадаад хэл сурсан, гадаад хүмүүстэй туршлага солилцсон, гадагшаа дотгошоо явж ингээд орчинд нь нийгэмд нь амьдарч үтсэн энэ төр ийм одоо судалгааны үндслэлээр бүтдэг сургалтууд байдаг. Тийм учраас энэ бол зүгээр нэг одоо юу гэдэг сурах хүчгийн төвшний сурах хүчиг барайл энийгээ хуулаад ярьдаг ийм төвшний сургалтууд бол биш. Тэгээ маш олон их сурвалжаас олон жилийн туршлагын үндслэлтэй бий болсон ийм сургалтууд байгаа. Тэгээд та нар гол нь миний ярихыг сонсохоос илүүтэйгээр манай вебсайт байгаа. Энэ дээр бол бүх одоо пэйж хуудсан дээр 280 үн төлбөргүй. Тэгээд би болж өгвөл хүнд яаж туслах вэ гэдэг сэтгэлээр ханддаг хамгийн чухал юм ин хилээд өгчээ тий үн төлбөргүй ч гэсэн бас энийг мэдгэж чухал гэдгийг шүү гэсэн хичээлүүд орсон байгаа. Тэр хичээлүүдийг ороод өөрсдийн үнэлтээ өгөөрэй. Тэгээ энэ ямар чадвартай, ямар төвшний мэдлэгтэй, ямар шуу хүн бэ гэдэг бол ерөнхийдөө хийсэн юмар нь шууд харагдана шүү дээ. Тэгэхээр та нарыг бас манай пэйж хуудас руу ороод хичээлүүдийг үзээрэй. За мэдээж төлбөртэй сургалт бол төлбөргүй сургалтаас хамаагүй
системтэй байж таараа. Тэгээ төлбөргүй сургалт бол янз бүрийн хичээлүүд орж байгаа ш. Төлбөртөө бол ингээд системтэй цогцоор ингээд явж байгаа. Тэгээд энэ сургалтууд бүртгүүлж болно. Тэгэхээр би юугаа линк лайвын дараа дээр шеэрлэжээ. Та бүхэн тийш сургалт бүрийн нэг бүрчилсэн дэлгэрэнгүй танилцуулга танилцаарай. Тэгээд манай пэйж хуудасны өмнөгөө хичээлүүдийг үзээрэй. Тэгээ энэ ямар чадвартай, ямар одоо мэдлэг одоо багш вэ гэдгийг пэйжэн дээр танилцуулга байгаа. Пэйжэн дээр танилцуулга хичээлүүд байгаа. Манай вебсайтанд одоо багшийн танилцуулга, хичээлийн бүх танилцуулгууд одоо бүрэн ихээр байгаа тийм. Ийм сургалтууд бол гадуур та нар харьцуулаад үзвэл бараг байхгүй гэж бодчих. Тий. За мэдээ сургалтууд гайгүй явж байгаа сургалтууд бол байгаа. Яг манайх шиг нөгөө нэг минималист гэж арга барилаар явдаг сургалт байхгүй гэдэг үүднээс хэлээд байгаа шүү. Тэгээ энэ бол зөвхөн манай одоо тий өөрсдийн одоо ноу хау тий хаанч давтагдахгүй гэдэг ийм одоо сургалтууд байдаг. Тэгэхээр энэ сургалтанд та бүхэн заавал одоо хамрагдаарай. Тэгээд өөрөө яг одоо тохирох төвшнгөөс эхлээ суралж болно гэсэн. За тэгээ өнөөдөр би бараг цаг 20 минут ярьлаа. Тэгээ өдрөөр бас цаг гаргаад тэгээ амралтын өдөр бас ингээд цаг гаргаж лайв хийх хэцүү мэдээж бас сонсох ч бас нэлээд цаг гаргаж сонсдог бах тий. Тэгээд сүүлд орж ирсэн хүмүүс лайвыг эхнээс нь гүйлгээд үзээрэй. Тэгэхээр эхний агуулгууд бол илүү нөгөө нэг ерөнхий англи хэл сурах талаар хүмүүсийн асуусан асуултанд шууд хариулсан байгаа. Тэгээд ийм боломжууд бол тэр бүр олддоггүй. Тэгэхээр аль болох энэ одоо тийм юунд олдохгүй боломжуудыг би хараад та бүхэнд олгоё гэдэг үднээс энэ бүх лайв зөвлөгөө хичээлүүдийг хүргэх юм шүү. Та бүхэн тэгээд бас манай пэйж хуудасаар, манай вебсайтаар орж очлоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. За тэгээ өнөөдрийн лайвыг энэ хүрээд өндөрлөе. Тэгээд бас анхаарал хандуулж, бас сонирхолтой асуулт те зөвхөн өөрт сонирхолтой гэдгээс илүү бусад хүмүүст бас те асуудал тулгарч байгаа ийм одоо сурагч хүмүүс сонирхолтой асуулт асуусан цөөн тэ хүмүүс тэ англи хэл сурж байгаа учраас сурагч гэж хэлчихсэн. Ер нь бол хүн болгоно л насан туршдаа суралцдаг юм чинь бүгд л суралцсан. Тэгэхээр тэр асуулт цаг гаргаж асуулт баярлалаа. Тэгээд сайхан амарцгаарай. Маргаашийн хичээлээр уулзъя. Маргааш суурьтай анхан шатны хичээл ажлын 5 өдөр орой бүр 5 өдөр те 19 цагт явагддаг байгаа. Тэгэхээр маргааш орой 19 цагт эхний хичээлээр уулзцгаая. Тэгэхээр хэрвээ та бүхэн англи хэлний суурьтай, бага зэрэг суурьтай магадгүй 20% ойролцоогоор тий төвшний англи хэлний мэдлэгтэй сурагчд байвал энэ маргаашийн сургалтанд амж бүртгүүлээрэ 50,000 бүтэн сарын хугацаанд би сая хэлсэн англи хэл сурахыг байшин гэж үзвэл энэ байшингийн фундаментыг нь тавьдаг тий тэр фундамент нь юу вэ гэдэг хоёр чухал баг нь байдаг. Тэр зүйлийг энэ сургалтаас олж авах бол хамгийн гол зорилго. За тэгээ үргэлжлүүлээд энэ суурьны 3 дахь гэдэг тэр юу вэ гэдгийг брэнд сургалтаар ингээд үргэлжлүүлээд системтэй ингээд явдаг байгаа. Та бүхэн амжиж бүртгүүлээд суралцаарай. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд амралтын өдрөө оройгоо одоо сайхан өнгөрүүлээрэй. За тэгээ өнөөдрийнхаа лайвыг энэ үрээд өндөрлөе.